Би эморол хийн гэдэг. Ер нь эморол гэж яг юу юм? Энийг болохоор үнэгээр заажигдаг хүүхдүүдэд ингээ үнэ үзүүлээд өвсөдөж байгаа. Энэ яаж юм гэхээр өвсөдөж чинь. Үнэ өвсийг яаж хийдэг? Залгаад, буцаж гаргаад, зажлаад, залгаад, буцаж гаргаад ингээд нөгөө хийвэх гэдэг нь шүү дээ. Энэ бол та нарын бодол. Бид нэг юм бодцоод өөр юм хийгээд дахиад нөгөөхөө бодоод өөр юм хийгээд дахиад нөгөөхөө ингээд бодоод байдаг. Давтан бодоод байдаг. Энийг үлэгт бодол гэдэг. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээлэлээр дийлэнх олох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. Сайн уу манайхан та бүхний өнөөдрийн амгалан гэрье. За бид энэ удаагийнхаа дугаараар таныг хэсэгхэн хугацаанд одоо хийж байгаа зүйлээ бодож байгаа бодлосоо ангижраад зөвхөн өөр дөрөө төвлөрөхийг заалгуулахаар мэрэгжлийн хүнийг авчирсан байна. Тэгээ сүүлийн 5 орчим жил яг энэ сэдвт одоо бүх анхаарлаа хандуулад өөрөө болон бусдад зориулаад яг Оксфорд их сургуульд заагаад байгаа санамсартай байх буюу the mindfulness гэж энэ үгийг монгол руу ер нь бол та өөрийгөө анзаарах одоо санамсаргүй юм хийчлээ гэдэг үгийг бид нар хэрэгэлдэг хэрнээ яг тэр санамсаргүй гэдэг үгний эсрэг утга нь буюу санамсартай буюу анзаарахтай байхыг одоо заадаг тийм хөтөлбөр байгаа. Тэгээ энэ бол шашнаас ангид ямар нэгэн шашин шүтлэгтэй холбоотой биш. Тэгээд энэ өөрийнх нь аргачлал нь бол мэдээж төвдөд байгаа ламнар болон энэ буддын шинжлэх ухаанаар одоо баталгаажчихсан аргачлалуудыг одоо зөв зүйтэйг нь авангуудаа энгийн амьдрал дээр одоо байгаа ямар нэгэн шашин шүтлэггүй хүмүүст зориулаад нэг юм багц хөтөлбөр болгоцсон байдаг. Тэгээ энэ хөтөлбөрийг зааж байгаа дэлхийд дээр олон сургуулиуд байдаг. Нэг нь бол Оксфорд. Тэгээд энэ хөтөлбөрөөр сураад баталгаажаад өөртөө сертификат болоод авчихсан тийм багшийг бид нар урьж оролцуулж байгаа. Тэгээд Батуул багшийн хувьд бол өөрөө хуульч мэрэгжилтэй мөн йогоор хичээлдэг, йогыг сургаж заадаг багш наруудын нэг. Тэгэхээр өнөөдөр бас энэ сэдвтэй холбоотойгоор бид нэр цус мэдээллийг та бүхэндээ хүргэнэ. За энэ өдрийн мэндийг хүргэе танд. За танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За юун түрүүнд үзэгчдийнхээ өмнөөс энэ мэдээлэлээ хуваалцаж байгаад баярлалаа. Энэ мэдлэгийг хуваалцаж байгаад баярлалаа гэдгийг хэлчихье. Тэгээд та өөрийнхөө үгээр ер нь яагаад бидний өнөөдрийн подкастыг хүн сонсох ёстой шалтгааныг та эхлээд нэг багслаад хэлэхгүй. За би маш товчхон хэлэхэд бол одоо би Батуул одоо жишээ нь тий одоо сонсож байгаа хэн байна? Өөрийгөө ингэж бодъё. Махан би байна. Тийм ээ? Махан би. За гэтэл хажууд одоо сэтгэл энэ хоёулаа таныг бүртгүүлж байгаа. Намайг бүртгүүлж байгаа. Би сэтгэлээ хэрэг мэдэх вүлээ. Хэрэг анзаарах вүлээ. Миний сэтгэл өнөөдөр ямар байна? Сэтгэлийн цагаагаар ямар байна? Тэрийг би мэддэг үлээ, үгүй үлээ. Тайван байна уу, төвшөртэй байна уу, ууртай байна уу, сөрөг байна уу, эрэг байна уу? За мэдэж гэнэ үү, мэддэггүй байна уу? За мэдээд сөрөг бол би яаж тайвшруулах вүлээ? Сөрөг чигээр нь яваад ах уу? За тайвшруулахын тулд яах вүлээ? Тэрийг мэдэж гэнэ үү, мэдэхгүй байна. За мэдэхгүй бол тийм ээ наашаа суугаарай. Анхаарлаа хандуулаарай. Танд жоохон ч ихсэн одоо мэдлэгийг тэ хэрхэн тайвшруулах вэ? Хэрхэн өөрөрлөөгээ одоо Батуул руу хэрхэн өнгөх вэ? Энэ мэдлэгийг одоо чадах хэмжээгээр хоёлоо өгье гэж. Энд байна. Өөрт төрж байгаа мэдрэмжүүд таньдагч хүн байна, танихгүй ч хүн байна те. За дийлэнх олонх нь бол бас яг танихгүй байх магадлалтай. Яагаад гэдэг энийг хэлж яах гэхээр бидний өдөр тутамдаа хэлдэг, ярьдаг зүйлс дотор үгсийн сан гэж байгаа тийм хэрэгэлдэг үгсийн сан. Энэ үгсийн санг эргээд анзаарах юм бол сэтгэл хөдлөлтөй холбоотой үгс та бидний амьдралд их бага хэрэглэгддэг юм байна л да. Их бага хэрэглэгдэж байгаа гэдэг энэ тоон үзүүлэлтээр нь харахад хүн мэдрэмжээ бусдтайгаа нэг их хуваалцаад байдаг буюу эдгээр үгс нь өөрөө ингээд ил гарч ирэхгүй байгаа гэдэг нь хүн тэр мэдрэмжийг танихгүй байна уу да гэсэн таамаг байна гэсэн. За тэгэхээр хоёулаа
хүнд ер нь хичнээн мэдрэмжүүд байгаад байна. Та тэрийг таних аргачлалуудыг зааж өгөх гэж байна. Тийм учраас та мэдрэмжүүдийг нэг нэршээд өгөөч. За та ер нь юу гэж бодож байна? Хүнд ер нь хідэн ийм мэдрэмж байдیں۔ Ер нь бодож үзчихсэн үү? Одоо энэ үзэж байгаа хүмүүс маань бас бодож дороо бас бодох нь зөв бах. Ер нь бид нар одоо махан биен дээр сайн мэдээд идэх те. За би хал уцж гин, даарч гин, хоолоо өвдөж гин, зүрх одоо цээж яаж гин, толгой өвдөж гин гэдэг. Чилж гин гэх мэтчлээ. Чилж гин, хөшж гин гэдэг. За сэтгэлээ ер нь нэрээ би чинь одоо мэдчихилүү, анзаарч илүү ер нь хэдэн мэдрэмж үйт юм бол. За би асуултын танаас өөрөөс чинь асууя. Яг уу би энэ асуултанд хариулах зөв хүн нь бол би биш бах. Гэхдээ миний олж мэдснээр бол хүнд яг 8 багц мэдрэмж байдаг. Тэр 8 багц мэдрэмж нь өөрөө бие биентэйгээ холилдож солилдоод тэрнээс цаашаага улбаалсан маш олон одоо мэдрэмжүүд нэмэгдэж гарч ирдэг. Эдгээрийн нэршлүүд нь бол одоо юу гэж Монгол дээр буухыг нь харах хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол 8 байдгаас зөвхөн одоо эерэг байдаг нь 2, тухайн үеэсээ хамаарат эерэг болон сүргөөр илэрдэг 2 буюу хамелеон 2 байдаг. Нөгөө 4 нь бол цэвэр сүрэг байдаг гэж судалж олж мэдсэн. Тэгэхээр байгаль дээр байгаа хүн өөрийнх нь мэдрэмжүүд донд одоо яг энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл нь өөрөө энэ 8 зүйлд хуваагддаг бөгөөд өөр хоорондоо холилдож цаашаа олон болдог байхна мөн эдгээр 8 зүйлсийн дийлэнх олонх нь буюу тэр 2хан эерэг үлдсэн 6 нь бол сүрэг талдаа байдаг учраас хүн сүрэг зүйлийг төрүүлж боддог буюу сүрэг мэдрэмжээ авахд их одоо амархан байдаг тийм шинжлэх ухааны тайлбарыг би олж мэдсэн юм байна. Тэгэхээр энэ бол миний мэдэх зүйл нь. Бусад нөгөө нэг энэ сэдвээр сонирхдаггүй хүмүүс те за мэдгүй магадгүй цахилгааны инженер хүн бол өглөө гараад цахилгааны инженерийн ажлыг хийж явал мэдрэмжийн тухай нэг их бодож сөхөж үзэхгүй эсвэл судалж үзэхгүйгээр яваад ах магадaltaй. Гэхдээ тэр хүний амьдралд ямар их том одоо зүйл болохыг мдээгүй өнөөдрийг хүрсэн явж байгаа бол тэр хүн яг энэ асуултанд хариулах хэрэгтэй байсан болов гэж бодож байгаа. За маш сонирхолтой нь болохоор хүнд одоо яг таны хэлсэн үндсэн эерэг сүрэг мэдрэмжүүдээс цаашаа улбалаад 140 орчим сэтгэл хөдлөлийн одоо мэдрэмжүүд байдаг байх нь. За өнөөдөр харамсалтай нь бид нэрээ одоо за 140 бай гэхэд 10 мэдрэмжийн дотор өөрийгөө ер нь таньж гинүү. Өөрлөгөө нэг өнгөгээд өнөөдөр нэг харъя та энийг энэ подкаст үзснийх тий. Өнөөдөр би өглөөнөөс өдийг хүртэл ер нь ямар мэдрэмжтэй байна. Өчигдөр ямар байна? Адилхан байна уу, өөр байна уу? За тэр дотор нь эерэг байна уу, сөрөг байна уу? Гэхдээ зүгээр анзаарна. Анзаарна. За өнөөдрийн нөгөө гол сэдвийн хүрээнд бид нөгөө Оксфордын бяцлаглалын талаар ингээд ярих гэж байгаа болохоор бидний гол техник болохоор анзаарна. Шүмжлэхгүй. Би ч одоо дандаа сүрэг юм бодоод байх юм бүтэхгүйгээр юм аа. Яаж амьдрал сайжрах юм ч гэдэг юм уу те. Дандаа л баярлаад байх юм би ч одоо яатсан ч гэдэг юм уу. Тэхгүйгээр зүгээр анзаарна. Сэтгэл хөдлөл ярьсных бид өнөөдөр сэтгэл хөдлөлөө мэдж, таньж, тэрнтэйгээ найзалж, эерэг рүү нь илүү донтохгүй. Би ажралтай байх ёстой ч гэдэг юм уу. Сөргөөс нь зогтохгүй. Аль алинтай найзлна. Энэ бол бидний одоо нөгөө Оксфордын тэр бяцлал гэд яриад байгаа. Яг юу юм болоо гэж одоо сонирхож магадгүй те. Тэр яриад байгаа аргачлалын хамгийн ихний бидний мэдэх ёстой зүйл. Хүмүүс ингэдэг. Эерэг байх ёстой. Тэ? За тэгээд эерэг сэтгэл хөдлөл рүүгээ илүү донтох гэдэг. За энэ нь болохоор биднэрт юуг авчирдаг вэ гэхээр нөгөө зүйл за хин нэг нь хайртай болсон. Сэтгэл ханамжтай байна, хайрлаж гин тийм ээ. Дурлж гин, тайван байж гин. Тэгээд нөгөө хүн рүүгээ тэр эерэг сэтгэл хөдлөлөө авахын тулд донтох гэдэг. Ингэж нөгөө донтолт үүсдэг байна. За тэгээд нөгөө донтолт чинь тоглоом дээр орж ирж гин тий. Одоо бүр нөгөө порно кино үзэж гин одоо тэр
болгон дээр чинь бид нар нөгөө эерэг сэтгэл хөдлөлөө авах гэдэг. Допамин авах гэдэг. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөл дотроо бид нар эерэгч вэ, сөрөгч вэ, аль нэг нь л дондохгүй, аль нэгнээс нь зайлсхийхгүй. Батуул өөрөө эерэгч вэ, сөрөгч вэ, аль сэтгэл хөдлөлийн бүрэлдэхүүн хэсэг. Тийм болохоор энэ сэтгэл хөдлөлөө би таних нь чухал нэгдүгээрт, хоёрдугаарт даахгүй байх нь чухал. Зайлсхийхгүй байх нь чухал. Дагахгүй байх гэхлээр тухайн сэтгэл хөдлөлөө автахгүй байхыг ярьж гэнэ үү? Эсвэл тогтмол тэр сэтгэл хөдлөлийг одоо авахын төлөө үйлдэл хийх буюу таасаа хэллээ шүү дээ, донтолт байна гэдэг. Одоо даахгүй гэдэг нь бид нар гаднаас нөгөө сайн сайхныг тэр эерэг сэтгэл хөдлөлийг авах гэдэг. Гэтэл бид нар одоо энэ хичээлээр бид нар юу үздэг вэ гэхээр би Батуул өөрийнхөө сайхан эерэг сэтгэл хөдлөлийг би өөрөө яагаад хийж болохгүй. Тэ? Заавал би мандуулаас авах хэрэгтэй. Заавал би одоо жишээ нь утас үзчихээж, кино үзчихээж, эсвэл заавал би шоколад идчихээж авах хэрэгтэй. Яг би өөрөө одоо хэтрүүлж ярихыг би хэлээд шүү дээ, тэ? Өөртөө би энэ эерэг сэтгэл хөдлөлийг өдөр тутамдаа би талархаж, өдөр тутамдаа би анзаарахтай байж. Тийм ээ? Өдөр тутамдаа би хайрыг мэдэрчээж, эсвэл тэмдэглэл хөтлөж ч юм уу, тийм. Ингэж өөртөө бий болгож нөгөө анзаарахтайгаар, санамсартайгаар бий болгох энэ аргачлалыг бид нар энэ хичээлээр сурах гэдэг. За энэ хичээлийн эхний хичээлийг сонсъё. За яаж? За эхний хичээлээр бид нар автомат жолоолгоос гарах гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл анзаарахтай байх гэсэн. За мандуул А цэгээс Б цэг рүү. За өдөр тутамдаа явдаг нэг зам ч юм уу байдаг бах тий. Алхахдаг ч юм уу, машинаар явдаг ч юм уу. Ингээд эргээд тэрийг харахад бид нар А цэгээс Б цэг рүү нэг мэтгэл очиж байдаг. Машина удал нь барил эхлэх шиг болсон. Эсвэл алхаал эхлэх шиг болсон. Энэ биднэрт юуг харуулж мэдэрч чинь гэхээр автомат жолоодлогот нөгөө онгоцны автомат жолоодлого шүү дээ тий. Ингээд нөгөө тархин дотроо өнгөрсөн тарамсах, ирээдүйд одоо шаналлах ч гэдэм үү те, тэр болгоныг анзаараад яг одоо цагтаа бид нар байхгүй. Тэгээд ирсэн. За автомат жолоодлоготоо орсон үед хүн яадаг вэ гэхээр нөгөө тэнсэн оюун scattered mind гэдэг. Тэнсэн оюун биднийг ажиргалгүй болгодог гэсэн судалгаа байна. Миний оюун санаа хаа нэгтээ тэнцсэн. Би уулны алхаал яваалгаа. Тэнэл явцсан. Буцаж ирэхдээ нэг хаа вэсийн бараг 7 дугаар ангиж хоолуулсан. Эсвэл хаа вэсээ хин нэг нь намайг хуурсан, худлаа ирсэн. Тэр болгоныг чирч ирж идэг. Сүрэг юмсыг. Сүрэг юмсыг чирч ирж идэг. За энэ гэхдээ тархийг буруутгахч аргагүй. Энэ нөгөө эволюцийн явцад хэдүүлээ чинь сайхан агуу дотор ингээл одоо хідэн хүн төрлөختөн үүссэн хэдэн жилийн хидтэн бид нар энэ дулаан орчинд байгаа л зөвхөн хэдэн жил байгаа шүү дээ. Ихэнх жилдээ хэдүүлээ чинь сайхан агуу дотор амьдарчсэн, ан агнажсэн. Тэр болгонд нөгөө хэдүүлээ агнаад явж хахад Батуул руу хаана нэг амтан дайрсан бэлээ. Тэр болгоныг бид нар дандаа хадгалж явчихдаг. Тэр өгөөрөө энэ тархи маань одоо ажиллаад байгаа гэсэн үг. Тийм болохоор бид нэр дандаа сөрөг зүйлийг санаж идэг, бодож идэг, эргэн авчирч идэг. Тэгэхээр за scattered mind буюу энэ тэнсэн оюуныг бид нэр ингээ явуулаад иж болохгүй юм байна. Буцаж ирэхдээ биднийг ажиргалгүй болгочихд юм байна. Одоо цагтаа төвлөрөхгүй бол ингээд өнгөрсөн чаналаад ирээдүйд санаа зовнод байд юм байна. Энийг энэ чигээр нь байгаад байвал 2030 он гэхэд 3 хүн тутмын нэг нь, за 2 хүн тутмын нэг нь баг стресс гүн одоо сэтгэл гутралтай болох юм байна. Инхээр ямар нэг арга хэмжээ авах юм байна гэд Оксфорд их сургуулийн тархи судлаачид, сэтгэл судлаачид судлаад үзсэн чинь ламнар одоо энэ өмөрсөн энэ их стресстэй нийгэмд маш их тайван байгаад байсан байна. Тэгээд яг юутай нь холбоотой юм бэ гэдэг ингэсэн чинь бясалгалтай нь холбоотой байсан. Тэгээд тэр бясалгалаас нь
нөгөө нэг үүлийн үрээд юм уу? Одоо нөгөө шашинтай холбоотой бүх элементүүдийг аваад яг бясалгал хийх аргачлалуудыг үлдээгээд тэгээд орчин үеийн шинжилгээ ухаан CBT буюу cognitive based therapy гэдэг те танин мэдхүйд суурилсан энэ аргачлалыг ингээд нэмээд энэ бясалгал үссэн. Үссэн. За эхний хичээллэр бол ерөнхийдөө энэ яаж үссэн тийм ээ. За яагаад ер нь биднэрт хэрэгтэй? Тэгээ одоо саяны энэ тоо баримт байна те. Энэ чигээр ингээд бид нар явж болохгүй юм байна. За тарих бол ингэсэн юм байна. Эннээс гадна орчин үед энэ дэлгэцийн хэрэглээ. Бид нар дэлгэцийн хэрэглээ одоо энийгээ шүнж байсан худалдаа хийж болж байна, харилцаж болж байна. Хэн нэгэн сайхан юм аа л ширлдэг. Тэр болгонд чи бид нар ингээд нэг бид нар бүгд мэдж байгаа тий. Атаархах, нэг хоцорсон мэдрэмж тий. Үнтэй харилцахгүй байх гэд энэ стресс ингээд нэмэгдснээрээ ерөөсөө стресс депрессийг бүр ингээд гааруулж байгаа юм байна. Энүүгээрээ байж болохгүй юм байна. Тэгэхээр бясалгал хийх хэрэгтэй юм байна. Бясалгал хийх хэрэгтэй. За тэгээд энэ бясалгал ерөнхий ингээд товчхоноор хэлвэл ингэж үссэн байх нэ. За сүүлийн үед энэ бясалгал ер нь бүр яагаад ингээд бүр илүү их одоо сонссон байж магадгүй нөгөө их долоогийн уулзалтууд ингээд бясалгал хийж гин компаниудын одоо сионрын уулзалтанд өдрийн хоолны дараа бясалгал mindfulness meditation хийж гин. За бидний мэддэг нөгөө Apple компани, Google компани ажилчдаа заавал сурах ёстой, хийх ёстой дадал зуршил дээр mindfulness meditation орж ийн гэд. Яагаад ингэж их газар аваад байна гэхээр энэ бясалгал маань нөгөө evidence based буюу нотлохын зорилготой. За Оксфорд их сурвал бидэнд мэдчихэж байгаа тийм ээ. Ноён оргил. За тэгээд маш олон сургуулийн эсвэл энэ судалгаа шинжилгээний байгууллагуудаар ер нь үр дүн нь батлагдсан бясалгал байгаа. Нэгдүгürt, хоёрдугаарт бид нэр бясалгал хийнэ гэхээр ингээд нүдэн анаад завлаад суух гэж ойлгоод байдаг. Уйтгартай тийм ээ. Тэгээд бид нар чи энэ завгүй нэг энд тэр болгон сууж чадахгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр санамсрын бясалгал биднэрт алхангаа, эдэнгээ, тий машинаа жолоодонго ч юм уу, гэрээ цэвэрлэнгээ ч юм уу, тийм ээ. За машинаа жолоож явахдаа бол аюултай шүү манайхаа яг нийн үгүй л. Тэрийг бол автомат жолоодлоготой байх юм бол болж байна. Машинаа жолоодонго яаж хийдэг вэ гэхээр яг сонсогдож байгаа зүйл дээрээ харж байгаа юм дээрээ. За би торомсоо гიშгэж ин да. Яг тэр моментн дээр санамсартай гэсэн үг байхгүй. Энэ бол санамсрын бясалгал байхгүй. Энэ бүх одоо бид саяны хэлсэн зүйлүүд дээр бид нар алхангаа, ярангаа бясалгалтай, санамсартай, мэдэмсэртэй байх боломжтой. За. Тийм болохоор одоо энэ санамсрын бясалгал айгу одоо түгээмэл хэрэглэгдээд байгаа гэсэн үг. За яг та түрүүн хэллээ нөгөө нэг хүмүүс бясалгал гэдээ хэлчихлээр их өөдрөгтэй зүйл гэдэг дүгнэлтэнд шууд хүрчдэг. Завлид сууж байгаад нүдэн анаад гих мэтчлэн гээд нэг юм бясалгал хийж байгаа дүр зургийг кино болон уран бүтээл янз бүрийн газар мэдээлэхдээ яг саяны дүр зурагтайгаар харуулсан байдаг. Тэрнтэй л холбоотой баг. За нэгдүгürt нь. Хоёрдугаарт нь болохоор та тэнсэн бодлуудыг авчих тухай түрүүн яриандаа дурдсан тий. Бодол угаасаа зүггүй. Тэгээ бодол бол өөрөө эрх чөлөөтэй учраас хаашаа бол хаашаа явдаг. Тэгээ та түрүүн хэлэхдээ өнгөрсөн рүү юм уу ирээдүйд болох гэж байгаа аль болох бүтэхгүй зүйл рүү явж очиод хүний үрт нь натурт нь байгаа буюу төрөхөөсөн өнөөдрийг хүртэл хүн ямар нэгэн байдлаар сүрэн дэсвэрлэж амьд гарч одоо өдий зэрэгтэй болсон учраас яавал айдас аюулыг даван туулах уу гэдэг тэр нэг юм бэлэн байдлаа хангах энэ тэндээс янз бүрийн болчих үедээ гэдэг тийм одоо муу зүйл болчих үедээ гэдэг юм одоо бодлоос улбаатаагаар бид нэр тийм одоо хагас өрөлтөө авсан байдалтай ер нь их хвчлэн явдаг л баг л та. Тэгээд та түрүүн ингэх юм бол бид нар аз жаргалгүй болчдгоо гэд тэгж जैन тэ. Тэгэхээр аз жаргал гэдэг энэ томьёоч өөрөө бас сонирн болчлоо шүү дээ сүүлийн үед. Харилцаа адилгүй. Хүн болгонд тэр жаргал гэдэг зүйлийг мэдэрдэг зүйл нь олон байна тэ. Ялгаатай байна. Та магадгүй 50 байхыг хэлсэн баг тэ. Амгалан байхыг. Нөгөө хүн чинь өөрөө агуугаас эхэлсэн гэд та түрүүн ярьсан. Амгалан байх нь бол одоо жаргал юм уу да. Инх амгалан аюулгүй байх нь бол жаргал юм уу те. Тэр нь ямар байна гэхэлэр одоо манайхны хэлдгээр
өмсөх хувцастай орох оронтой, унах унатай тий олсон орлоготой тийм байхыг л хэлж байгаа байх. Одоо энэ нь бол тогтун сайхан амьдралыг хэлж байгаа. За энэ нэг зүйл хүн бол 50 байхыг хүсэж байгаа. Цаад одоо үндсэн хүслэндээ тэр 50 дээрэс нь нэмэх нь гэд хүн болгоны өөрийн хүсдэг зүйлс байгаа. Олон бодлоо тэнэхгүй тулд та сая аргачлал байна гэдгээ хэлж байна. Бясалгал хийх ёстой байна гэд. Тэгээд та бясалгалыг хэлэхдээ хүн ямар ч үед хийж болно гэд. Тэгээд тэр санамсартай байх тухай ярьлаа тий. За тэгвэл та яг өөрөө бодолчин тэнэд авах үед та яг юу хийдгээ? Баттуул гэдэг хүн бясалгалын ямар хэлбэрийг яаж ямар дараалттай хийдгээ та яг одоо хийнгээ тайлбарлаад өгөхгүй. За би орж ирснээсээ хойш хийгээд байлаа. За үүнийг болохоор одоо энэ Оксфордын санамсрын бясалгалд зангу гэдэг. Зангу. За ингээд подкастт орох чинь яах бол ийх бол гэл хүн чинь ингээд сэтгэл тогтлоо шүү дээ. Тэгээд шөнө 3 цагт ирсэн гэсэн бас. тий шөнө 3 хитрхийг тогтолсон ба шүү дээ. Тэгээд орж ирчээд за зангууга мэдэрч байна. За зангуу гэхээр усан онгоцны зангуу гэхээр яадаг лээ ямар төмөр шиддэг газар руу. За ямар зорилгоор завийг ийш тийшээ хөвүүлэхгүй тулд тухайн байрлалд нь хадгалахын тулд. За яг адилхан бидний сэтгэл санаа ийш тийшээ явахгүй тулд яг байрлалд нь яг одоо тогтун тайван хийж байгаа зүйлдээ анхаарал хандуулахын тулд үүнийг зангуу anchor гэдэг. За зангуу маш амархан техник. Одоо зангууг одоо маш олон номон дээр би харсан. Одоо харизм гэдэг ном байна. Тийм ээ. За тэгээд бусдыг өөртөө татах одоо байгууллага удирдах эднэргээд маш олон номон дээр яг зангууны аргачлалыг зааж байна. Энэ яах вэ гэхээр за харизм дээр бол одоо бүр та илүү харизмтай, илүү бусдад те сонсож, бусдыг ойлгох, өөртөө итгэх итгэлээ тийм ээ удирдах одоо тэр чадвараа нэмэгдүүлэхийн тулд та хүлээхээ хурууг ажиглаарай. Бүр яг ингэж бичсэн байна. За тэгэхээр зангуу гэхээр яг юу вэ гэхээр бит одоо мандуулын бит хамгийн сайн мэдрэгдэж байгаа тэр хэсгийг ажиглалаа. За магадгүй ихэнхдээ одоо би бол та асуусан одоо ингээд ярингаа ингээд та юугаа бясалгалаа хийгэрэй гэж байна. Би ярингаа одоо сул яасан мэдэрч байна. Энэ бол миний одоогийн зангуу байна. Судлын ясан нэрээ би нэг 20-30% анхаарал хандуулад ярьж байгаа хоёлынгийнхаа яриан дээр нэг 70-80% хандуулж байна. За энэ ямар зорилготой вэ гэхээр хүн ярьж байхдаа эсвэл бусдыг сонсож байхдаа оюун санаа бас л тэнцээр идэг. Хүний яриг сонсохдоо ингээл давхар нэг бодол яваад идэв штэ. Тийм штэ, үгүй штэ, ингэсэн штэ, тэгсэн штэ. Эсвэл ингээл за юу л өнөө орч ямар хоол их хэлээч гэдэг үү те. Тэрийг авчирч байна. Зангуу болгоод энд яг тогтоож байна. Чиний аль хэсэг хамгийн сайн мэдрэгч байна. Хөлийн уул байна. Хөлийн уул байна. За хөлийн уулан дээр одоо хоёлаа яриагаа дуусгатал анзаараад за энэ зангууг болохоор ярихдаа сонсохдоо биеийг сэтгэлдээ агуулах уу гэсэн 3 дахь хичээл төрдөг. 3 дахь хичээл дээр. Маш амархан юм мэд сонсогдож байгаа боловч алдагдчихад байдаг нөгөө зангуу хаанагаан бөмбөд. Биеийг сэтгэлдээ агуулах уу? Агуулах уу тий. Асуудал тийм үү? Агуулах уу юм уу? Агуулах уу. Тий, агуулах уу. За тэгэхээр нөгөө body and mind байгаа байхгүй юу? Бие тий сэтгэл дотор агуулад яваад байгаа. Тий, ийм аргачлал байхгүй юу? Mind and body connection уу? Бие сэтгэл хоёрыг холбож байна. Тий. За ингээ зангуугаа мэдэрчээр нэг тийм тулхтай юм шиг, барьцтай юм шиг тий. Одоо нэг усан цэлж байгаа анх сурж байгаа хүмүүсийг нэгдүгээр энийг явуулаад идэв штэ. Яагаад гэдэг? Мэдгүй. Нөгөө хажууд нь ингээд нэг барих газар байгаад нь штэ. Нэг хан эсвэл нэг бариулч юм уу тий. За нэг живхээ өрүүл нэг эндээс нэг бариндаа гэдэг шиг. Зангуу яг л нэг тийм мэдрэмж өгдөг. Ингээд одоо хичээл эхлэх үед ч юм одоо багш хүний хувьд бол эхний хичээл яах бол ямар хүмүүс ирэх бол гэл ингээл бодно штэ.
Тэгэхээр зангуугаа мэдрэхээр ингээд илүү тайван. Ёх гэл нэг юм тайвширч байгаа. Нэг ийм мэдрэмжийг өгдөг. За. Тий. Тэгэхээр одоо би бол яриангаа санамсартай байна. За. Та зангуугаа шидчихлээ те. Тэгээд ер нь бол таны бодол тэлэх хязгаар гэж байгаа те. Олон бодол нэг дор одоо хичнээн бодолж байдیں۔ Одоо секундэд 100 бодох боломжтой байсан бол та нэг сувгийг нь бол ажлыг болгочлоо шүү дээ. Нэг болон за нилээд идэв юм уу? Яаж үг гэхээр таны өөрийн биед байгаа биеийн аль нэг хэсгээрээ та нэг зүйлийг мэдрэхийг шаардчихж байгаа учраас тэр олон бодол тэнхэд одоо боломжгүй болгоцсон нэг сувгийг үүсгэжлээ. За энэ мэтчлэн та одоо бодлоо зэгцлээд эхэллээ шүү дээ. За тэрний дараа яаж? За тэрний араас ингээл бодол ингээл явахгүй шүү дээ те. Зангуугаасаа за хөлийн уул түрүүн байсан бол миний хайл хизээний яваал. За одоо энэ хүнээс ингээд асууц учраас энэ хүн юу гэж хэлэх болох гих зуур бол миний хөлийн уул аль хизээний алдагдсан. Тийм хөлний уулны тухай бодол бол аль хизээний алдагдаад танаас асууж байгаа асуулттай улбаатаагаар олон бодол цаашаа тэнээд эхэлж байгаа байхгүй. За энэ үед та яад. За бодол бол явна. Одоо бясалгал хийж байхдаа хүмүүс ингэдэг. Багшаа би өстой нэрээ төмөн бодол би өстой анзаардахгүйсэн байна. Маш их бодолтой байна. Ингээл зангуугаа анзаарч яхад л нэг мэтгэл алдагдчих. За сая бас та хэллээ те ингээд явчлаа. Буцаагаад авчирна. Миний бодол явцсан байна. Би энийг бодцсон байна гэж анзаарна. Эн чинь санамсрын бясалгал байхгүй. Чи санамсартай биш шүү дээ. Бодлоо явцсныг санаж гин. Ухамсарлаж байгааз, анзаарч байгааз. Тэгээд буцаагаад авчирна. Буцаагаад хөлийн ховлон дээр авчирна. Хүмүүс багшаа би энэ бясалгалд бодлохгүй болох гэж орж ирсэн. Эсвэл би бодлохгүй болмоор би бүр ядарч ийн багшаа. Би өстө төмөн юм бодож гэдэг. Гэхдээ хүн бодлогүй болно гэж байхгүй. Харин яаж өөрчлөгдөж болох вэ гэхээр бодлоо анзаарна, буцаагаад авчирна. Энэ надад юутэй ойролцсон юм шиг санагддаг вэ гэхээр нэг юм савлуур идэв шүү дээ. Маш хүчтэй савлж байгаа савлуурыг би нэг бариа зогсоохгүй. Эрчин сулрна. Дахиад эргүүлнэ. Дахиад барина, тийм ээ? Дахиад эрчин сулрна. Яг тэрнтэй адилхан мандуулын бодол явлаа. Буцаагаад авчирлаа. Би энийг бодож гин доо. Би ийм одоо өчигдрийн эсвэл өнөөдрийн хурлын талаар бодож гин доо. Анзаарлаа. Буцаагаад авчирлаа. Буцаагаад авчрах тэр моментод нөгөө анхаарал төвлөрч шин энд байх хугацаа нь нэмэгдэнэ. Дахиад явна. Дахиад авчирна. За. Хоёлаа эдгээрийг хийчлээ гэж бодъё те. Ер нь хүмүүс санамсартай байхыг буюу бодол маань тэнээд байгаагаа мэдээд бодлыг нэг зэг дээр авчиад тухайн зүйл дээрээ барьдаг чаддаг болчлоо. За энэ бол хамгийн хүнд хэсэг нь баг. Магадгүй гаргалгаа нь бол хамгийн энгийн одоо хийх ёстой зүйл баг. Гаргалгаа нь айгу одоо аргачлал нь бол айгу амархан баг. Тэгтээ хамгийн хүнд нь байж магадгүй. Яагаад тэгэхээр эхлэл учраас хинд вэ гэхээр хизээш бясалгал хийж үзээгүй буюу олон бодолтой төрчөөд энээсээ ядарсан байгаа хүмүүсийн хувьд олон бодолд төөрнө гэдэг дээр та гар утас болон хэвлэл мэдээллийн энэ сувгууд маш олон болж танд одоо шууд мэдээлэл авах сувгууд олширсноор яаж юм гэхээр та шаардлагатай болон шаардлагагүй зүйлсээрээ дүүрчээд байгаа. Тэгээ энэ дээр нэмэх нь таны амьдрал гээд та болон таныг тойр үргэлж байгаа хүмүүс. Тэгээд одоо юу гэдэг хариуцж авсан зүйлс гэдэг ингээ нэмээ ороод ирэхлээр маш олон зүйлсээс хүн ядраад байгаа. Тэрийгээ бас одоо мэдхгүй анзаарахгүй яваад байна. Энийг тэгшлээд эдгэр дээр ирэмб бий болгоод бодлоо зохицуулдаг болчих юм бол яаха хүн аандаа мэднэ. Тэ? Тэгээ энэний тулд бид нар энийг яриад байгаа. Тэгэнгუთ та яг яаж бодлыг авчрахыг бол заахгүй байна. Та бодлоо буцаага аваад ир гэдэг. Эсвэл хэрхэн тэр бодлоосоо ангижрах одоо аргачлал юм уу? Яг одоо шийдэх юм бол Оксфорд гэдэг сургууль энийг
заахта яг энэ аргачлалыг хэрэглүүл та хялбараар та ингэж чадна гэдэг тэр аргачлалыг нь хийлээд өгч. Хүн бие дээрээ анхаарлыг авчирхаар одоо хүний бие тэ Батуулын бие надад өөрт хамгийн сайн мэдрэгддэг тэр тохио. За биеийг аж ахуй гэж бясалгалаадаг. Бие ажиглая. За одоо хэсэг оромныг биеийг аж ахуй бясалгал хийх үү? За тэгээ. За үзэж байгаа хүмүүс маань яг хийж байгаа зүйлээ төрхөн зөрөхөд тэгээ хэдүүлээ нэг суухан сууж болно, зогсоогоороо хийж болно, хэвтэгрэж хийж болно. Тухтай өөртөө хэвтэйхэн байрлалаа болоод за тэгээд нүдээ анж. За нүд бас анж болно, анихгүй ч хийж болно. Нөгөө унтаараад эхлүүл хэдүүлээ бясалгалынхаа мөн чанарыг алдчихэв. За унтаарах гэдэг нь нүдээ нээж болдсон шүү. За тэгээд урт амьсгал аваад гаргалаа. Амьсгал гаргахдаа би нь суларч байгаа булчингууд нь хаа нэгтээ чангарсан бол тэр хэсгээ суларч байгааг анзааръя. Анхаарлыг толгой хорионоос хөлийн үзүүр хүртэлх бүхий л биен дээр авчиръя. Сайн уу бие минь? Сэн сайхан юу вэ? Биеийн цаг агаар ямар вэ? Даарч гин үү? Халууцж гин үү? Биеийнх нь хаа нэгтээ хөлөрсөн, даарсан хэвийн ямар мэдрэмж байна? Яг л бие дотроо гарч идэн тусгаад харж байгаа мэт бүхий л биеийг ажиглая. Магадгүй сандал суудал дээр суусан бол суудлын яс зогсож байгаа бол хөлийн уул гарын алга эсвэл бүр зүрх ходоод илүү тод тохио өгчээж мэднэ. Зүгээр л ажиглая. Бодол санаа хаа нэгэн тийшээ явна. Би ийм юм бодож ин да гэж анзаараад буцаагаад л авчиръя. Биен дээр анхаарлыг хандуул. Одоо бид биеийг аж ахуй бясалгал хийх гэж байна. Анхаарлыг хоёр хөлийн улан дээр авчиръя. Хөлийн хуруунууд бие биентэйгээ хэрхэн шүргэлцсэн байна. Аль хуруунаас илүү тод тохиорж байна. Аль хуруу огт тохио өгөхгүй байна. Зүгээр л ажиглая. Өөрчлөлгүйгээр, төсөөлөлгүйгээр байгаагаар нь хүлээж авъя. Анхаарлыг одоо дээшлүүлээд өвдгөн дээр авчирлаа. Явах, суух, алхах, гүүх гээл бүхий л хөдөлгөөнд оролцдог өвдгөө хайрлан ажиглая. Өвдгөн даарсан байна уу? Халууцсан, хэвийн, өвдгөний урт тал, ард хэсэг, хоёр хажуу талыг ажиглая. Одоо анхаарлыг хэвлийн амьсгал дээр авчирлаа. Амьсгал авахад гиз хэвлий дүүрч байна. Амьсгал гаргахад агшиж байна. Амьсгалыг өөрчлөлгүйгээр урт богино болголгүй, хяналгүйгээр байгаагаар нь хүлээж авъя. Одоо анхаарал цээж рүү шилжлээ. Цээжин дээр зүрхний цохилт мэдрэгдэж гинэ үү ажиглая. Цээжин дээр хүндүрлсэн, чангарсан мэдрэмж байна уу анзааръя.
Бэлэн болсон үедээ анхаарлыг 2 гарын алган дээр авчирлаа. Алган халуун, хүйтэн, хөдөлсөн, хуурай, хэвийн ямар байгаа гэж хэлье. Анх удаа л алгаа анзаарч байгаа мэд. Гайхан сонирчирхан хэлье. Юу мэдрэгдэж байна? Аль хороноос илүү тод тохиорч. Одоо анхаарлыг дээшлүүлээл нүүрэн дээр авчирлаа. Хацар, уруул, нүд, хамар дух, хаа нэгтээ чангарсан хэсэг байна уу? Тэнгэр байна уу? Сул байна уу? Нүүрний булчингууд анзааръя. Урт амьсгалаа. Гаргахдаа анхаарлыг толгой орой хэсэг рүү шилжүүлээ. Толгой орой, хуйх, үс, толгой ар хэсэг, 2 хажуу тал. Одоо анхаарлыг дэлгээд бүхий л бие рүү буцаагаад шилжүүлээ. Толгой оройноос хөлийн үзүүр хүртэл. Анхаарлыг биендээ хандуулсан хэвээрээ ажлаа цааш үргэлжлүүлээрэ. Бид товч биеийг ачуу бясалгалаас гарах гэж байна. Нүдээ алгуурах нар нээлээ. За ажиллая. За сая өстө сайхан. Яг нөгөө нэг хөтөчтэйгөр юу явахлаар бясалгал явахлаар хялбар нь яг эндэл байгаа юм л та. Хөтөчтэй учраас би жолоогоо ингээд өөртөө нөгөөд тэгээ яг жолооны хүрд иргүүлээд хажуудаа ингээд саяны дараалтаагаар явахлаар илүү хялбар байгаа. Тэгэхээр нөгөө хүн өөрөө энийгээ сураад өөрөө хийж зуршина гэдэг бол асар энгийн зүйл байгаа хэрнээ. Тэгээд нэг хийх бол амархан тий. Нилээдгүй хийгээд өдөр тутамдаа юм уу эсвэл нөгөө амьдралын шаардлагатай мөчүүд энийг хийж сурах нь л одоо хамгийн хэцүү зүйл баг. Тэгээд сая зүрхнийхээ цохилтыг мэдрэх хүртэл хэцүү байлаа шүү дээ. Чихэн дээр өөр энэ хавцаа өөр юм нэг юм юу яваад шүү дээ. Одоо цохилт гэх юм уу? Гэх мэтчлээ ингээд юмнууд руу их анзаарлаа. Бодол хэр явж байна? Бодлоо би сарниулсангүй сая яг цэвэр зөвхөн яг би дээрээ байлгаад нөгөө бодол ороод ирэхлээр нь би энэ чухал яг энийг одоо хийгээд ихтэй мандуулаа гэж хаад өөртөө бас ярьлаа шүү дээ. Тэгээ өвдгөндөө айгүйх талархлаа, өвдгөө иллээ тий. Ардталт нь бол очиадсангүй ихтэй урдлуулан хажуу. Тэгээ эн чинь бас хөрх юмтай олон жил намаа чинь ингээд өдөө зэрэгтэй явууллаа шүү дээ энэ өвдөг маань. Тэгэхээр тэрэндээ бас талархлаа. Тэгэхээр гой би өөрөө нөгөө нэг эн чинь бас нэг организм юм болохоор урам авч байгаа байхгүй юу тий. Тэр өвдөг бол их баярлсан бах. Ойрд та нөгөө тоогоогүй ашиглал яваадсан. 30 хэдэн жил. Тэгээ би яг магадгүй өнөөдөр зөвхөн өвдгөндөө зориулж одоо ингэж таалрахсан анхны тохиолдол баг. Тэгээ яага болохгүй гэж тийм ээ. Бидний биеийн бусад бүх хэсгүүд л энэ одоо англиар deserve гэдэг чинь тийм ээ. Тэр бол ингэх урамшуул авах цаг нь болсон тийм эрэхтэй тийм. Одоо таны хариултан дээр бол нөгөө бодлоо яаж авчрах вэ гэж тийм ээ. Бодлоо та яаж авчирснаа бол сая хэлчихлээ шүү дээ. Би бие анзаарсан. Нэгдүгээрт би надад танд хамгийн ойр мэдрэгдэж байгаа, хамгийн тод мэдрэмж өгж байгаа чинь хүний өөрийн бие үүдэг. Гэтэл бид нөгөө бодлоо хаан гэд дахин шүтцсэн. Дагаал явчихдаг. Сөрөг юм ороод ирэнгүүт дагаал явчихдаг. Тэгээд бодлоо яаж авчрах вэ гэхээр биен дээр авчрах нь хамгийн анхны энгийн техник. За нэгдүгээрт
Хоёрдугаарт бид нар нэрээ биеэ хэр их анзаардаг вэ? Тэ? Өөрхий одоо стол 30 жил миний өвдөг инглээ гэж ярьж байна. Анхны тохиоллоор би өвдгөндөө талархлаа гэж байна. Яг л тийм болцсон байдаг. Хөөрхий миний бие те зүрх өдөржин шүнжин 24/7 миний төлөө л цохилж идэг. Би тэр болгон анзаардаггүй. Гадагшаал сацраал байдаг. Сайн уу гэд гадагшаа дандаа хинэгнээс асууж идэг. Би өөрөө сайн уу? Миний би ямар байна? Цаг агаар ямар байна? Сайн уу туулаа? Сайн уу мандуулаа? Хэрэг асуудаг үлээ тийм ээ. Энэ биднэрт өөрөө өөрийгөө хайрлах хамгийн ихний алхам өгч идэг. Бид нар өөрийгөө хэрэг хайрладаг вэ? Та нарын төлөө би ингэж чинь та нарын төлөө гэл ингэдэг. Өөрийгөө хайрлаж чадаагүй хүн өрөөлд хэрэг хайр өгье. Тэ? Нөгөө энэ хичээл маань нөгөө хамгийн ихнийхээ хичээлээс өөрийгөө хайрлаарай гэж өгдөг. Даалга, гэрийн дадал өгдөг. Тэгээ хүмүүс дараа нь ингээд асуухаар би нэрээ яаж хайрлаа? Хайрлахаа мартчихж хийгээгүй гэдэг. Энэ хичээл одоо өөрийгөө хайрлах энэ зарчим болохоор нөгөө онгоцны хүчил төрөгчийн маскны зарчмаар явдаг. Өөрөө хэлж зүгчээд тий асран хамгаалж харгалзанд дэмжиж байгаа тэр хүүхдтэй эсвэл ахмад насны зөвлө гэж өгдөг. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө хүн хайрлж ээж илүү ажиргалтай байна. Би илүү ажиргалтай байжээж ар гэртээ илүү ажиргалыг бий болгоно. Өөрийгөө аварж иж бусдыг аварна шүү дээ. Энэ зарчмаар явагддаг тий. Тэгэхээр мандуул илүү өвдгөндөө илүү их талархах хэрэгтэй байна. Өөрийгөө илүү их анзаарах хэрэгтэй. Өөрлөгөө илүү их өнгөх хэрэгтэй байна. Энийг нөгөө 8-7 хоногийн хичээл маань дадуулдаг. Яагаад 8-7 хоног 6-7 хоног орд юм бэ? Хүнд бид нар чинь нэг дадал, зуршил өгөх гэдэг шүү дээ. Таныг судалж байхад өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг тухай мэдээлэл үүсэн. Өсвөр насны хүүхэд гэдэг бол бас яг амьдралынхаа бас хамгийн эмзэг үе дээр явж байгаа. Бие физиологийн хувьд яг хувьсж том хүн рүү шилжиж байгаа үе дээрх байгаа учраас тэнд нөгөө өөрөө гэдэг дүр нь бол хүүхэд байжгаад том хүн болж байгаа энэ үе дээрээ гэхдээ нийгмийн статус гэдэг юм уу да нийгмийн одоо байгаа мөчлөгийн хувьд бол хүүхэд гэдэг ийм ангилалд байгаа. Гэхдээ бие мэдрэмж биеийнх нь өсөлт зүйлс нь том хүнээс ялгаагүй үе дээр очсон байдаг. Тэгэхээр томчуул тэр өсвөр насны хүүхдийг хүүхэд гэж харддаг. Өсвөр насныхан бол аль хэзээний томчуулын мэддэггүй, мэдэрдэггүй зүйлсийг аль хэзээний одоо ингээд аваад эхэлчихэж байгаа учраас би бол тантай нэг төвшний хүн байна гэдэг өнцгөөс хараад тэнд ингээд зөрчил үүсдэг те. Тэгэхээр яг уу энэ хүн болгон тэр үеэ даваад гарцсан байгаа те. Хүн болгон гэдэг маань насанд хүрсэн хүн болгон тэр үеэ даваад гарцсан байгаа. Тэгээ өнөөдрийг хүртэл үе хоорондын зөрчил янз бүрийн эсэм үсэл зүйлс одоо нийгэмдэр ажиглагдах боллоо. Тэгэхээр өсвөр насны хүмүүст тэгээ энэ яг эмзэг үе дээр явж байгаа хүмүүст ямар аргачлалаар юу заадаг болоод энэ одоо чухал хөтөлбөр болж хувирсан байна. Тэнд ажиглагдж байгаа одоо өсвөр насныханд ажиглагдж байгаа зүйлс юу вэ? Магадгүй энийг сонсож байгаа хүмүүс ихэвчлэн өсвөр үеэ давтсан хүмүүс байгаа бах. Тэгэхээр тэдгээр хүмүүст одоо заавал мэдэх ёстой зүйлс гэвэл та юуг хэлэх бол? За бүр нэг өгүүлбэрээр хэлвэл зовлон үнэн гэдгийг ойлгуулдаг. Зовлон үнэн. За бид нар нийгэм бас ингээд өөрчлөгдөд одоогийн өсвөр насны хүмүүс илүү тэр зовлонг нэг харах юуг зовлон гэж үзэх юм. Эсвэл бүр зовлон гэж юу гэдгийг бараг мэдрэхгүй өнгөрчиж магадгүй. Энийга дагаад ч юм уу одоо тэр сэтгэлийн хат гэж юм байна тийм ээ. За түрүүн бас бэрхшээлийг даван туулах хүний одоо сөрөг чадвар гэж байна. Тэр нь илүү тийм юу болцсон юм уу да? Илүү тийм чанаргүй болцсон юм уу да? За энэ зөвхөн Монголд ч биш тий. За ийм учраас энэ mindfulness to school гэдэг хөтөлбөр гарсан байна. Өсвөр насны хүмүүс зориулсан.
За хичээлийн гол агуулга сая би хэллээ. Зовлон үнэ. За энийг маш гоё аргачлалаар үзүүлдэг. Яг ингээд бясалгалын үеэр шоколад идүүлдэг. За тэгэхээр хүүхдүүд дахиж идмээр байна, гоё байна, амттай байна. Дахиад өгөөч ч гэдэг юм ингэдэг. За дараа нь тэгэнгүүт халуун ногоотой нөгөө hot chili pepper буюу ийм юу гэдүүлээ? Халуун ногоо. Халуун ногоо. Халуун ногоод идүүлэхэд чид бар зарим нь бөөлжж байгаа, идэхгүй гэж байгаа, дотор муухаар чинь гэж ингээд дахиж ингээд бити ягаар энэ тэрэг. Энэ бол амьдралын амт. Амьдралд одоо дахиж идмээр, мэдэрмээр, дахин амсмаар ийм сайхан зүйл байдаг. Яг энтэй зэрэгцээд амталмааргүй. Гашуун зүйлс. Хамт оршдог хүүхдүүдээ. Энэ бол амьдрал шүү. За санамсартай байх, мэдэмсэртэй байх энэ mindfulness гэдэг чи юу вэ гэхээр аль алинтай нь санамсартайгаар харилцан орших. Тэр сайхан зүйлийг нөгөө түрүүн хэлсэн донтолгүйгээр илүү их амсаж, мэдэрч тэрэндээ ингээд бүр ингээ хамаг амьдралаа зориулахгүйгээр. Одоо тэр чинь нөгөө тоглоом байна, Одоо өсвөр насныхаа хамгийн их одоо тоглох компьютер тоглоом айгүйх донтоод байна шүү дээ. За тэрнээс гадна өөр зөндөө олон донтолтууд байна. Нөгөөтэйгөөс таагүй зүйлээс зайлсхийхгүйгээр даван тулах ёстой. Би чинь энийг даваад гарах ёстой. Энэ бол амьдрал юм чинь үнэн, зовлон бол үнэн. Зөвхөн одоо тэр хүмүүсийн сэтгхүүд юу орж ирээд байдаг вэ гэхээр яагаад би гэж. Зөвхөн тэр хүмүүс биш, ер нь хүмүүс. Зовлон тохиоллоо, саллаа, хаагцлаа, өвдлөө. Яагаад би гэж. Яагаад надад ийм юм болчих вэ? Яагаад та биш юм? Яагаад би биш юм? Хин нэгэн өвдчил байгаа бол магадгүй хавдар тусч байгаа бол хин нэгэн хуурч байгаа бол хуурагдчих байгаа бол надад танд ирэхгүй гэсэн баталгаа байхгүй зү. Тийм ээ? Тэгэхэд яагаад би гэж. За нөгөөтэйгөр одоо энэ дэлгэцийн хэрэглэнээс болж энэ хүүхдүүд яг тийм нэг юм одоо ганцаарцсан нэг тийм атаархсан эсвэл ингээд өөртөө итгэлгүй иймэрхүү шинж төрхтэй болсон байна л да. Зөвхөн Монголд ч биш. Тэгэхээр энд нь одоо тэр санамсрын бясалгалаар дамжуулж өөртөө итгэх итгэлийг нэмэх. Хайр инрэл. За инэрхүү сэтгэл гэж байгаа нэн сэтгэл. Энийг бий болгох. Энэ аргачлалаар заадаг. Өнөөдөр бид нар одоо хүүхдүүд маань ч юм уу бусдад туслая да. Бусдыг яг өөрөө мэдэрч байгаа юм шиг ингэж мэдрэх одоо сэтгэлгээ хэр байгаа вэ? Энийг илүү их төлөвшүүлэхэд энэ аргачлал чиглэж байгаа. Тэгэхээр хүүхдүүд дээр бясалгал хамрагдъя гэж ирж байгаа хүүхдүүд өөрсдөө мэдэж ирж гин үү эсвэл өрөөл бусдаар одоо авчруулж гин үү? За мэдээж би түрүүн хэлсэн бясалгал гэхээр ингээд нүдэн ханаал завил цуугаал гэл ингээд хүүхэд битгий хэл том хүн хүртэл заримдаа юу вэ гэмээр сонсогддог ойлгодог. За тэгээд тэгэхээр хүүхдүүд бол бүр ойлгомжтой. Тэгэхээр ихэнхдээ эцэг их За гэхдээ ер нь мерсэр хүүхдүүд байна. Тэгээд өөрсдөө ирж байгаа юу? Өөрсдөө ирж байгаа. Эцэгтэй өөрөө хэлгээд ингээд би ингээд энд яваа. За тэгэхээр тэр хүүхдүүд одоо ингээд хүүхдүүд за чи 5 жилийн дараа өөрийгөө юу гэж төсөөлж байна гэд ингээд хичээлийг бичүүлдэг байхгүй юу? Тэгэхээр одоо би ийм мэрэгжилтэй энэ улсад явж гин эднэр гэд яадаг. Гэхдээ зарим хүүхдүүд би илүү амар амгалан мэдрэх илүү өөртөө би амар амгалан бүтээж сурцсан байна гэж хариулж байгаа хүүхдүүд бас байна. Тий. Гэхдээ мэдээж бүгдээрээ биш. Цөөхөн хувь нь байна. Тэгээ ер нь бол эцэг эхчүүд л авчирдаг. Багш нар. Юун дээр хүүхдүүдийн эхлэл тэгээд төгсгөл хоёр цэгийг харьцуулахлаар өөр нөлөө нь одоо насан турш үнээс илүү одоо мэдгэдэгхүүс байдаг болов уу гэж зүгээр таамаглаж байна. Таны хувьд
хөтөлбөрийн эхлэл болон төгсгөлд явж байгаа хүүхдүүд дээр ямар одоо өөрчлөлт ажиглагддаг вэ? За энэ дээр болохоор ялангуяа нөгөө ерөнхий боловсролын сургуулиуд дээр бясалгал хийхэд нөгөө багш нар нь багшаа ингээд энийг яг саяны хэлснээр эхлэл болон төгсгөлийг яаж хэмжих вэ? Одоо хүүхдүүдийн анхаарал төвлөрөл нэмэгдсэн ч гэдэг юм уу, ийм судалгаа байх уу, бид нэр ах уу гэж асуудаг. Тэгээд би энийг нөгөө одоо энэ Оксфордын сургуульд чинь би бүтэн жил явчаад төгсөхдөө юу гэдэг байхгүй юу? Зөвхөн одоо энэ хичээлд суусан гэсэн сертификат авдаг байхгүй юу? Тэгээд дараа нь жилийн хугацаанд хичээлээ заагаад ментортой хамт явж агаад тэгээд хичээл заагаад нөгөө ментор маань болсон гэж үзэхэд certified teacher буюу яг одоо нөгөө багшийнхаа сертификатыг авдаг гэсэн үг. Тэгээ энэ хугацаанд асуусан. Багшаа энийг ийм асуулт байна ментороосоо. Тэгээд асуухад маань нөгөө Оксфордын их сургуулийн багш маань ингэж хэлсэн. За энд бол тийм хэмжих зүйл байхгүй. Одоо бид нар энэ англид хэрэгжилж байгаа энэ хөтөлбөр яг энэний дагуу зааж байгаа тий Монгол зааж байгаа. Гэхдээ энд ч гэсэн адилхан хэмжихгүй. Хэмжих зүйл яг одоогоор бол бид нар байхгүй байна. За юу бид нар батлах вэ гэхээр яг энэ хүүхдүүд маань оюутан болоод нэг тул хацыг гэд нэг хайштай нэг чинь нэг хөл тавиад те энэ үед л эднэр бясалгал руу ирд юм бэлээ. Энийг л баталгаатай хэлж чадна гэсэн. Тэгэхээр нөгөө хэцүү зүйл тулах үед тэр хүнд хаашаа очихын тодорхой нэг тийм луужин болох нь шүү дээ те. Алтан гац тэнд байна гэд нэг мэдчил байгаа гэсэн үг. Баримжаатай, луужинтай. Тэгэхээр яг хэрвээ санаагаар болдог бол өсвөр насны хүүхдүүд, бага насны хүүхдүүд аль эртнээс л те нэг энэ мэдрэмжийг таньдаг зан чанарыг юм эсвэл энэ аргачлалыг заагаад өгчвөл бусдынхаа мэдрэмжийг таних одоо ур чадварт суралцаад тэгээд бие биентэйгээ илүү эвтэй найрамдалтай өсөж тойрных юм да тий. Тий энэ дээр миний бас нэг яг дуртай хичээлийг та асуучлаа. Энэ дээр эморлыг таних гэж хичээлэдэг. За би эморол энэ гэдэг. Ер нь эморол гэж яг юу юм? За энэ бол ингээд нэг бодлоо энийг болохоор үнэгээр заажигдаг хүүхдүүдэд. Ингээ үнэ үзүүлээд өв сэдэж байгаа. Энэ яаж юм гэхээр өв сэдэж чинь. Үнэ өвсийг яаж иддэг? Залгаад, буцаж гаргаад, зажлаад, залгаад, буцаж гаргаад ингээд нөгөө хийвэх гэдэг нь шүү дээ. Энэ бол та нарын бодол. Бид нэг юм бодцоод өөр юм хийгээд дахиад нөгөөхөө бодоод өөр юм хийгээд дахиад нөгөөхөө ингээд бодоод байдаг. Давтан бодоод байдаг. Энийг үлэгт бодол гэдэг. Гэх мэтчлэн ингээд сэтгэл хөдлөлийн ингээд маш олон юунуудыг өөрийгөө таних одоо өөр хувилбарыг зааж өгөөд за энэ дотроо одоо ийм хүснэгт өгдөг. Та өнөөдөр энэ амьтны аль нь байсан бэ? Ингээ маш олон амьтны. За зарим нь сармагчин байгаа. Би ингээд оюун санаа ингээд тогтохгүй ингээд хичээлээ хийх гэж суухаар өөр юм бодоод байна гэд. Магадгүй тэгвэл өнөөдөр та сармагчин байсан байна. За би яст мэлхэн өнөөдөр ингээд залах өөрөөл ерөөсөө ингээд хөдөлмөргүй хийх юм маш их байгаа мөртлөө. Гэт ингээд хүүхдүүдэд өөрийгөө таних ийм карт өгчдөг. Энэ өөрөө хүүхд ингээд 7 хоног яваад за өнөөдөр магадгүй найз чинь яст мэлхэн эсвэл сармагчин байна. Тэгэхээр та нар ингээд өөрийгөө танихаас илүүтэй найзаагаа ангийнхаа хүүхдийг таниад бити шоолоорой хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид нар амьдрал дээр аливаа зүйлийг хүлээн зөвшөөрснөөр өөрт маш их тайлбарлалт бий болдог. Тэгэхгүй энэ ийм байх ёстой гэд. Та сайн анзаарсан бол бие гэж хоо дээр төсөөлөлгүйгээр байгаагаар нь хүлээж аваарай. Энэ аргачлал чинь бид нэр ингээд давтан энэ биеийг аж ахуй энийг хийсээрэн байгаад бид нар юу сууж өгөх вэ гэхээр би альваг өөрчлөлгүйгээр байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Би эсвэл та одоо жишээ нь гэр бүлийнхаа хүнийг эсвэл хамтран ажилладаг хүн ийм байх хэрэгтэй гэж бодчихвол тэрүүгээр ингээд уурлал тий. Тэгэхгүй энэ маань юм дээ. Хүлээн зөвшөөрөхөөр өөрт илүү амар амгалан бий болдог. Энийг хүүхдүүдэд бас багаас нь дадуулж ойлгуулах ийм аргачлалтай.
хүлээн зөвшөөрөх юмцыг байгаагаар нь хүлээж авах гэж энэ бас айхтар том одоо ур чадвар шүү дээ. Тэгээд энийг бас хялбар сурах аргачлалууд гэж байдаг л байна та тийм. 2 чонын түүх гэдэг нэг түүх ярьж өгөхгүй юу? Таны мэдээлэлтэй холбоотойгоор гарч ирсэн. Зөв. За 2 чонын түүх биднэрт санамсартай байхыг маш тод айгу ойлгомжтойгоор үлгэрчилсэн хэлбэрээр одоо мэдрүүлж өгдөг. За өвөө ач хүүдээ үлгэр ярьж гисэн. За өвөөгийнх нь ер нь хүний дотор 2 чон байдаг. Байнга тэмцэлж идэг. Эцэс төгсгөлгүй тэмцэлтэндээ 2 чон байдаг. За эхний чон болохоор эготой одоо харамж бусдад одоо дээрлэхүү ханддаг. За эсвэл ингээд ууртай, атаархуу ийм чон байдаг. Нөгөө чон нь болохоор хайр дүүрэн, энэрэнгүй сэтгэлтэй, бусдад тусалдаг, сайхан сэтгэлтэй ийм чон байдаг. Байгаадаа сэтгэл хангалуун, амар амгалан тийм ээ. За энэ 2 чон маань ингээд бүр байнгын тэмцэлтж идэг. За тэгээд ачгүй асуусан. Өвөө тэгээд аль нь алдсан бэ гэсэн чинь өвөө нь чиний тижсэн чинь ялнаа гэдэг. Энэ юуг харуулж байна гэхээр бид нар амьдралдаа илүү санамсартай байх юм байна. Би энэ чоноо тижээ. Мэдэмсэртэй ухамсарлж амьдрах юм байна. Зүгээр ингээд нэг ийм голтрлоор явж болохгүй юм байна. Цэгээс Б цэг рүү бид нар очихдоо автомат олоодлоготойгоо байж болохгүй юм байна. Эний чинь нотолцсон юм байна. Болохгүй гэдгийг. Тэгэхээр би ухамсарлыг саний сэрий. Тэр байгаа орчноосоо би яг одоо цагаас би ажралыг мэдрэх юм байна. Ажралын гормон ихсэх тусам тийм ээ стрессийн гормон автоматар бууд юм байна. Энэ стресстэй энэ өмөрсөн ертөнцид амьдарч байгаа юм чинь би өөрөө ухамсартайгаар ажралынхаа гормоныг нэмэгдүүлье. За нөгөөтэйгөр би амьдрал зовлон үнэ юм байна. Энийгээ би одоо даван туулах энэ чадварыг би өөртөө суулгах хэрэгтэй юм байна. Яаж суулгах вэ гэд одоо аргачлалууд хэцүү зүйлтэй нүүр тулах гэсэн бясалгал бас байгаа. За одоо тэгээ сая хэлсэн хүлийн зөвшөөрөх гэж байна тий. Байгаар нь хүлээж авах гэж байна. Амьдрал зовлон үнэн гэж байна. Гэд энэ аргачлалаар санаж, сэрж, санамсартай байж, ухамсартай байж ингүүл би яаж юм өөрийнхөө тэр эерэг чоныг тижээж байна. Миний эерэг чон ялах юм байна. Ер нь нэг зовчидоо гэж боддог хүн байхгүй бах тий. Илүү чанартай амьдрий, илүү сайхан амьдрий, ажралтай амьдрий, амар амгалан амьдрий гэсэн хүмүүс энэ хичээлийг болохоор ур чадрын сургалт гэдэг. Тэгэхээр нэг юм mindfulness for life буюу насан туршдаа нэг хэрэгжилж болох нэг юм ур чадварыг суулгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүсийг эерэг чоноо илүү их тижээгээрээ ухамсартай байгаарай гэж уриалъя. За энэ бол миний өнөөдрийн ярилцлагын төгсгөлийн асуулт. За энэ үүнээс цаашаа асуулт байхгүй. Үлдгэдлийг нь бол дараагийн удаадаа үлдээ. Бүх бэлтгэлийг нэг дугаараар хүргэнэ гэдэг бол хүнд. Гэхдээ манайхан өнөөдрийн дугаар дээрээс бас хэрэгжилж болох мэдлэг олж авсан баг гэж найдаж байна. За юун дээр одоо яг таны нөгөө заах арга дээр хүмүүсийн одоо хамгийн зовжиж сурдаг зүйл нь юу вэ? Тэрийг та яагаад гэж боддог вэ? Зовжиж сураад байгаа зүйлийг нь та нэг удаа энд заах гэж оролдож үзэхгүй юу? За бид нар одоо хэд наслж байгаа бэлээ те. За насан турсан гэхээр магадгүй 20, 30, 40, 50, 60 жил юунд хамгийн их дадуулсан байсан бэ гэхээр бид нар одоо цагтаа бичдэггүй. Болчихжээ. Түрүүн хэлсэн өнгөрсөн харамсаал, ирээдүгрөө шаналлаа. За энийг тэгнэ, тэрийг ингэн гэл. Гэтэл яг бидний амар амгалан тайван байдал, ажралтай байдал яг одоо цагт байна. Одоо дуг нь байна. Одоо дуг нь байна, тийм ээ. За тэр
гадаа бороо орж ийн. Тэр сайхан үнэр байна ч гэдэм үү. Тэ? Тэр борооны дусал газар хэрхэн тусж ийн. Хүүхдүүд хэрхэн инээлдэж гүйж ийн. Тэмээ нүүрэн дээр тусж байгаа тэр ширхэг бүрийг мэдрэх. Эсвэл тэр А цэгээс Б цэг рүү ажиллаа бодоод түмэн бодол дотроо зөвхөн энэ толгой дотроо явж байгаа хүн хоёр ялгаатай зөрүүтэй харамсалтай нь яг тэр бодол дотроо ээрцэн нөгөө амьдраагүй цаг хугацаатайгаа явж байгаа хүмүүс их болчих. Энийг одоо дадуулахад бас хэцүү байна гэж байна. За бид нар нөгөө маш олон жил эндээ тасцсан байна. Тэгэхээр бид нар яг одоо цагтаа эн чин батлагдчихэж, нотлогдчихэж одоо цагтаа байвал та одоо стресс депрессээс ангид байж чадах. Нэгдүгээрт бүр ангид байна шүү. Хоёрдугаарт за бууруулж байна. За төгшүр тий бид нар ингээд нэг юм маш олон болчихжээ сүүлийн үед. Ер нь ингээд хичээл зааж хахад багшаа ингээд нэг юм хэрэг дуурайд ах юм. Одоо би одоо яг хүүх гээд байгаа юм шиг ч гэдэм үү. Эсвэл одоо ингээл зүгээр л хүчмээр л санагдчих юм ч гэдэм үү. Ингээд иймэрхүү хүмүүс ер нь энэ хичээл зааж байгаа энэ чи нэг сэтгэлийн асуудал яриад байна шүү дээ тий. Энэ хугацаанд ер нь нэлээд их болчихжээ гэж харж байна. Сэтгэл төвшил. Anxiety гэж байгаа тийм ээ. За тэгэхээр одоо цагтаа л байд сурыг. Энэ дээр бид нар бие ажиллаж гин үү саяны бидний хийсэн. За хамгийн бас амархан гихүү биднэрт одоо анх удаа хийж байгаа хүмүүст одоо илүү сайн мэдрэгдэн гихүү тий эсвэл ингээд гайд буюу одоо хөтөжгүйгээр хийхэд бид нар одоо дадуулахад амар бясалгал гэвэл амьсгалыг ажиллах байдаг. Амьсгал бол бид нартай байнга хамт байдаг. Амьсгал авчин гаргаж чинь да. Авчин да, гаргаж чинь да. Ингээд амьсгалтайгаа хамт байгаа үед нөгөө нэг юм хөдөлгөөн дээр яагаад штэ би заримдаа нөгөө нэг ингээд мэдрэгдэхгүй хөлийн хуруу байгаа ч уул нэг харж исэн болохоор л бараг 5% байгааг ингээд мэдрээд идэх хүмүүс. Одоо сая хийсэн хүмүүс бас өөрийгөө анзаараад үзээрэй. Хөлийн хуруунууд хэр мэдрэгдэжсэн. За нэг сая хэлсэнчлээ өстой нэг харж исэн болохоор л нэг 5% байгаа гэж төсөөлсөн баг зарим хүмүүс. Ихэнхдээ ийм болчих. Нөгөө биеэс одоо бодол сэтгэл нь гараа явцсан. Одоо цагтаа байхгүй байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр илүү хөдөлгөөнтэй зүйл дээр анх удаа бясалгаж байгаа хүмүүс бясалгах нь илүү амар байдаг болохоор амьсгал дээр ирдэг. Энийг зарим хүмүүс одоо голын ус харж ч гэдэг юм уу тий лааны дүүл харж ч гэдэг юм бясалгалын олон техникүүд байдаг л та бодын шишинд ч юм уу. Одоо өөр бас бясалгал дээр үздэг. Тэр болгонд бид нар лааныг ирэл одоо голын ус харах боломжгүй. Тэгэхээр тэр хөдөлгөөнтэй зүйл чинь хаана нэ гэхээр надад байна. Амьсгал дээр байна. Хамрын үзүүрийн амьсгал, цээжний амьсгал, эсвэл хэвлэлийн амьсгал. Энэ амьсгалуудаа анзаараад эсвэл тоолоод үздэг. Амьсгал авлаа нэг, гаргалаа нэг. Гэт ингээд тоолоод бүр хязгааргүй явчихгүйгээр нэг 10-ын дотор. За дараа нь 10-аас 20-ын дотор ч юм уу. Ингээд нэг тоолж байгаа үед за нэг 10хан тоон дээр амьсгалыг нэг анзаараад хай та. Гих үед нөгөө яваад исэн бодол эсвэл анхаарал төвлөрөл чинь яг энэ за нэг 10хан юм чиндээ. Гэт ингээд тогтох хугацаанд уртцаад байдаг. Дараа нэг 20хан дээр ч юм уу. Эсвэл 10-ыгаа ухраагаад 9 8 7 гэд. Тэгээ энэ техникийг би нэг за нэг өглөө нүдэнийгээд орой унтахынхаа өмнө туршаад үзээрэй. Илүү тайвширна. Одоо цагтаа төвлөрнө. Тэгээд амьсгал чинь өөрөө нөгөө сайхан булчингуудыг суллаад өгөн тий төв мэдрэлийн тогтолцоог амраагаад өгнө. Энэ техникийг л би хэлдэг дээ. Окей. За танд маш их баярлалаа. Ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Тэгээд амжилт
танд бол амжилт биш юм шиг байна. Танд ажил үйлсэд нь өндөр амгалан хүсье. Амгалан хайж амгалан байхыг уриалж байгаа хүний хувьд те амар амгалан гэж яг одоо уг нь бол яг Украины дайндны шугамн дээр л биш байгаа болвол тэгээ танд яг амгалан өөрт тань байгаа шүү л гэсэн үг шүү дээ те. Тэр амар амгалан зүгээр та тэр амар амгаланг хайж байгаа гэдгээ та хараахан мэдээгүй хэрнээ таны бүх араас нь явж байгаа зүйл чинь энэ амар амгалантай уялдаатай байх үед та аль хэзээний тэр амар амгалантай байгаа гэдгийг мэдэхгүйгээр араас нь баахан буруу газрын зураг хөөгөө явж исэн нь дөнгөж сая одоо айгүй олон зүйлсээр тайлбарлагдлаа штэ. Тэгээд ер нь бол энэ ярилцлагын төгсгөлд саяны ярьсан түүх буюу бидний дотор та бидний дотор тэр нэг сөрөг болон эерэг хоёр чон байгаа. Тэгээ алийг нь та тийчэн тэр чон нь ялнаа гэж. Тэгээд энэ яагаад чоноор төрслүүлсэн? Яагаад нэг нь ялах гээд байгаа юм гэхэлэр таны өдөр тутамдаа хийж байгаа үйлдэлүүдийн чинь олонлог болвол таны тогтмол тэр хоёрын тийжээж байгаа хэв шинжээс хамаарат эерэг болон сөрөг нь үр дагавраа үлдээж арталтад нь түүх болж явж байгаа. Тэгэхээр нөгөө нэгэнт энэ хоёроос ангижирч чадахгүй буюу нэгэнт та бидний дотор энэ аратан сөрөг чанараараа эерэг чанараараа байж байгаа учраас аль талаа илүү их тижээж буюу тухайн зүйлдээ цаг зарцуулж тэрэндээ анхаарал хандуулна. Тэр нь таны үйлдэл буюу түүх болж үлдэж байгаа энэ одоо харилцаанд та байгаа учраас та тэр талынхаа санамсартайгаар анзаарахтайгаар одоо сэдэлтэйгээр те тэрийгэ тижээж ил болгороо л гэсэн санаа юм байна. За тэгээд энэ ярьцлага танд ямар нэгэн зүйл үлдээх бах. Гэхдээ үлдээж байгаа зүйл нь нэг тийм мэдээлэл биш харин мэдлэг болоод та үйлдэлийгээд амьдралынхаа чанарыг сайжруулахад хэрэглээрэй гэж танд хүсэж байгаа шүү. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.